За өглөөний мэнд та бүхэн сайхан зогсож байна уу? За тэгээд энэ 7 хоногийнхоо өдөө бүр амьд үгээр цагийн хөтөлбөрийн төлөө хамтдаа залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь, та энэ цагийг эхнээс нь дуустал нь хамт байж ариун сүнсээр удирдах өөрийн үгээ итгэлийн ахан дүүсийн маань зүрх сэтгэл оюун бодолд өгөөрэй, шингээж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн эрх мэдэлтэй нэрээр танд даатхан ерөөн гуйн залбирлаа. Амен. За хамтдаа энэ 7 хоногт эзний үгнээс Иохан 13 дугаар бүлгээс суралцгаая. За тэгээ 13 дугаар бүлгийн 1-ээс 20 дугаар ишлэр өнөөдөр хуваалцъя. За би эндээс Иохан 13-ын 1-ээс 5 дугаар ишлэл хүртэл дуудъя. Тэгээ үргэлжлүүлэн 20 хүртэлх ишлийг та бүхэн судлаарай. За би эндээс дуудъя. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасл баярын өмнө Есүс мэдээд дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлан тэднийг эцсээ хүртэл хайрлав. Оройн зовгийн үеэр Иесусыг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн өгчээ. Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Иесус мэдээд зоогийн ширээнээс босч гадуур гуцаа тайлан алчуур авч бүслөв. Тэгээд савнд ус хийж шавнырынхаа хөлийг угаагаад бүсэлсэн ачуураараа арчиж эхлэвэ. Амен. За жинхэнэ агуу байдал бол даруугаар үйлчлэх явдал гэдэг гарчиг өгье. За тэгээ ингээд энэ өдрийнхөө үгийн цагаар Иесус загалмайд цовдлогдох энэ өмнө шөнө шавнараа цуглуулад сүүлчийн орон зоогийг барьж байгаа тухайд гарч байна. Тэр үед Иесус хаан ширэнд сууж байгаа хаан шиг тушаал заавар өгөөгүй, харин боолын алчуур бүсэлж шавнырынхаа хөлийг угаасан тухайд өгүүлсэн. Энэ үйлчлэлээрээ Христийн хаанчлалын мөн чанарыг илчлэн харуулсан түүгээс хамтдаа суралцъя. За Иесус өөрийн дагалдагч шавнараа эцсээ хүртэл хайрлсан тухай 1-ээс 5 дугаар ишлэлд өгүүлж байна. Тэгээ Иесус өөрийн үхлийн цагийг мэдэж байсан ч тэр түүнийг нэгдүгээр тавиагүй, харин шавнарынхаа хэрэгцээг нэн төрөнд тавьсан. За тухайн үед хөлийг угаах гэдэг нь бол хамгийн доод боолын хийдэг ажлын нэг байсан. Тэгээ Христийн хайр нь зөвхөн үгээр биш, үйлдэлээр илэрдэг гэдгийг эндээс бид нар харж суралцж байна. За ариун байдалтайгаар цэвэршүүлэлтийн тухай Христэд нөхөрлөх талаар энд өгүүлж байна. 6-аас 11 дугаар ишлэлд Петр ихэнтэй татгалцсан. Иесус хэрв би чамайг угаахгүй бол чи надтай хамт хувьгүй гэдэг үг хэлсэн. Хөлийг угаах нь зөвхөн даруй байдлыг бас сүнслэг цэвэршүүлэлтийг илэрхийлдэг тухай өгүүлж байна. Тэгээ авралгдаг зөвхөн Христээр дамжин ирдэг бөгөөд өдөр бүр түүний өмнө гэмээ гэмшин намынчлан ариусгах хэрэгтэй гэдгийг бас сануулсан. Христ бидэнд даруугаар үйлчлэх үлгэр дөөрэллийг бол үлдээсэн. 12-оос 17 дугаар ишлэл. За Иесус би та нарт
үлгэр үзүүлсэн. Христийн дагалдагч байх нь эрх мэдэл хайх биш. Харин бусдад үйлчлэх амьдрал юм гэдэг өгүүлж байна. Тэгээ эндээс бид жинхэнэ удирдагч бол хамгийн түрүүнд үйлчлэгч байдаа гэдэг олж харж байна. Тэгээ итгэлтэй шав дуулууртай байдаа гэдэг бас 18-аас 20 дугаар эшлэлд дурдж байна. Иесус уралтыг бол мэдэж байсан. Тэгвэл Бурхны төлөвлөгөө биелнэ гэдгийг тунхагласан. Түүнийг илгээс нь хүлээн авна гэдэг энэ Христийг хүлээн авч байгаа хэрэг бөгөөд Христийг хүлээн авна гэдэг нь бол эцэг Бурханыг хүлээж авч байгаатай адил юм аа. За итгэл зөвхөн мэдлэг биш. Дуулууртай амьдрал юм гэдгийг бас энэ дээр өгүүлж байна. За эндээс бид суралцах зүйл бол итгэл зөвхөн мэдлэг биш. Дуулууртай амьдрал юм аа. За өнөөдрийнхөө энэ үгийн цагаас дүгнэлт хийх юм бол Христ итгэж бүр бусдад даруугаар үйлчлдэг нэгэн байхыг биднэрт сануулж байна. Бидний зүрх өдөр бүр Христээр цэвэршүүлэгддэг нэгэн байхыг бас сануулж байна. Бид Иесусийн энэ үлгэр дуурайллыг энэ жишээгээр дагаж амьдрах дагалдагч нар болохыг мөн сануулж байна. Өнөөдрийн ишлэлүүдээс гол санаа жинхэнэ агуу байдал нь бол бусдаар үйлчлүүлэхэд биш юм аа. Харин Христийн адил даруугаар бусдад үйлчлэхэд чиглэгдэж байна гэдгийг биднэрт хэлж ойлгуулж байна. За ингээд хамтдаа энэ цагийнхаа төлөө залбирцгаая. Эзэн минь тантай баярлалаа. Та өнөөдрийн үгээрээ биднэрт бусдын төлөө үйлчлдэг нэгэн байхыг сануулж ойлгуулж өгч байгаад баярлалаа. Жинхэнэ агуу байдал гэдэг бол бусдаар үйлчлүүлэх биш. Харин Христийн адил даруугаар бусдад үйлчлэхэд чиглэгддэг гэдгийг ойлгуулж өгч байгаад баярлалаа. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Эзэн ивэгэ.